бол ангид уран сайхны кино Улаан эрг 23 дугаар анги. Нөхөр Балданов намайг дуудсан хэрэг чинь ердөл энэ үү? Энэ тэм жижигхэн хэрэг биш. Нөхөр Зарин дарга. Хин нэгэн төлөөлөгч баримтлагдсны төлөө би энд ирэх ёстой юу? Аль хэлээч? Нөхөр Содном. Танаа байгууллагын намайг дуудсан асуудал чинь ердөл энэ үү? Зарин дарга. Би таныг дуудуулаагүй. Нөхөр Зарин дарга. Хөвскөлийн үл хэрэгт үнэнч зүтгэгч шоронд хорсон байна. Би нэг олохгүй. Манай нэг төлөөлөгч байтугай намын туурын тэргүүлэгч гишүүнийг баримтлахад бид Зарин даргыг дууддаг билүү? Нөхөр Зарин дарга, би танаас гуй. Энэ ахлах төлөөлөгч Мегмар бол Хөвскөлийн үл хэрэгт үнэнч хүн. Тэгээ тэр үнэн хүн нь чухам ямар хэрэгт холбогдсон юм? Содон дарга сонсъё. Хэргийг ахлах төлөөлөгч Батны мөрдөн байцааж байгаа. Та илдэг. Тэгэхээр ахлах төлөөлөгч Мегмар том мяндагтай ламдрын нэрсийн жагсаалтыг засварлаж өөрийн төрсөн ах дэд хамбыгаа нас барсан хэмээн цохолт хийсэн байгаа юм. Дээр нь ялтнуудаас хураагдсан эд зүйлсийг хувьдаа завшилсан байгаа юм. Энэхүү гэмт үйлдэл нь нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд өөрийнх нь өгсөн мэдүүлэг зэргээс тогтоогдоод байгаа. Очиж ийм хүний төлөө намын төв хорооны кянын шалгах байцаах төв хөмсийн шуурхай хуралдаан тасалдсан бол таарах нь уу? Ордон байгуулсан гавьяг нь бодсон ш тэр. Хөвскөлийн үл хэрэгт итгэлтэй үнэнч дайчин чанартай гэж бодсон ш тэр. Энэ Мегмарыг даруй суллах ёстой. Нөхөр зөвлөх Балданов. Манад хоригдож байгаа хүмүүсийн дийлэнх нь өмнө байгуулсан гавьяатай, итгэлтэй дайчин чанартай гэж тодорхойлогдсон хүмүүс байгаа ш. Хэрвээ таны шалгуураар суллах ёстой бол тал хувийн суллагдана. Хэрвээ та зөвлөж байгаа бол сулцгаая. Харин өмнө байгуулсан гавьяатай, итгэлтэй дайчин чанартай хүмүүсийг суллаа гэсэн тэд заавчлахаа албаисаар надад гаргаж өгөөрэй. Хатуу анхааруулъя. Танаа байгууллага ахээдийн шалдар булдар хэрэгээр намайг дуудах юм бол хариуцлага тоосон гэдгийг та хоёрт хатуу анхааруулъя. Нима. Чи битэр нэг үнсэдлээр нэг газар цуг ажиллаж исэн хүмүүс байна да. Шинэ ганцаарч ирсэн 20 хүрээнд харьцал доо. Нөхөр Мегмар. Та мэндэгтэй тушаалтаа ламдрын нэрсийн жагсаалтанд байсан Сэддийн 80-тай нэрийг дарж нас барсан гэсэн цохолтыг хийгээгүй гэдгээ баттай хүлээх үү? Чи наваа бити ингэж байцаа л та. Би энд ингэж сууж явах ёстой хүн мөн үү? Хэрвээ чи гэрээрээ дүүрэн хөөрөг цуглуулж нэрсийн жагсаалтанд засвар хийгээгүйсэн бол би чамайг ингээд энд байцааж байхгүй байх байсан юм. Чи орохыг зөвшөөрнө үү? Орж болно. Хүйдэнсөө. Сайн уу? Сахар чинь ажил төрлийн болж байна. Манайхан надгүйгээр гайгүй нөө. Би гэж нэг хүн иймэрхүү учраас сууж байна. Бүртгэлийн давлага ирсэн. Дэд хам Сэддийн 80-тай нь улсыг авилаас сахиа хамгаалах ерөнхий газрын ахлах төлөөлөгч Сэддийн Мегмарын төрсөн ах мөн болохыг баталгаажуулсан байна. Хүмүүжүүлэгч тэнсэн ба явж болно. Мэдлээ гүйцэтгэе.
сая сонсоо биз. Худал мэдүүлэг өгвөл хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг та сайн мэдж байгаа. Нэрсийн жагсаалт дээр цохолт хийсэн бичгийн хэв таны гараар бичсэн илтгэх хуудас нэг хүнийх мөн байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан байна. Хичээсэн төрсөг ахахаа бодлоо. Хэл байсан. Хинч гисэн гинэ. Харуул. Аваад юу? Гүйцэтгэе. Жаргалаа. Наа. Чи тэр хойд булангийн ширээнд сууж байгаа залуу гартаа. Битгий тэгж анзаарч байгаа шүү дээ. Нэг л ичгтэй байгааз. Яагаад дандаа тэр ширээнд суудаг. Тэр булангийн ширээнд суусан хүн яагаад сичгтэй болчихдөг. Бид тэр хоол идэж байгаа байдал нэг л Японд руутай хооцтой. Чи Япон марсан. Юу н танахын тагнахаараа яадаг юм. Ингээл дагаа яваад идэв юм. За тэр чамд хамаагүй. Явъя. Чи өөрөө л нэрийг ихлэх хэвчтэй. Өнөөрөө чи юу? Тэнсмата алдсан да. Энэ дотор газрын сайн арх шүү. За тэгвэл наатахаас чи нэг тогтоочихъя. Нөгөө галдан хүмүүсээ цуглуулж ярилцаж байна уу? Тэр галдан их сайн хүн юм аа. Их сайн хүн юм. Нармай Монголын үзлийг их олон хүнд ярьж байсан шүү. 2 ч удаа ярьсан. Яриаг нь тандаж чагнав уу? Чагнасан. Зарим хүн Нармай Монголын үзэл бүх Монгол угсаатныг нэгтгэн гэхээр их баярлаж байна мөлий. Зарим хүн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бас зарим хүн чимээгүй айж суусан шүү. Их муу санаатай улс байх бол да. Зөв. Би галдан тушмалыг зөв таньжээ. Галдан тушмал их сайн хөө. Би өнөөхөө цэргийн яамны хүнэн өөрсөн сайхан хоол бэлдэн шүү. Тэр талаар санаа зовлдог бай. Алуу дахиад нэг хийгээд гэж. Ганбай. Бас Монголын арим тагнуулын R5 онгоц 5 ширхэгийг нэмэж авахар болсон тухай мэдээг төвд дамжуул. Ямар онгоц гинэ? Байлдааны тагнуулын R5 гэдэг онгоц. Алуу би бичээд өгье.
Та дээр ярьжсэнаа дахиад нэг яриад тах та. Тэр голынх нь хөрөг Японы тагнуул өссөн талигач хамтны мөн хөрөг мөн байна. Энэ хөрөг үү? Тийм ээ. Та энийг яаж таньж байгаа юм? Хамтныхаа хөргийг танилгүй байх те. Энэ хүнийг ч бас таньж байна. Эзээ. Энэ хүн хамтан дээр нууцаар ирдэг байсан хүн мөн байна. Энэ хүн ч гэсэн Японы тагнуул. Худлаа! Худлаа! Батиба! Энэ худчгүй битээтгэв. Худлаа! Батиба! Чи намайг яаж итгэдэг байсныг мэдэн штэ. Батиба худлаа шүү. Чи худлаа ярьж байна. Худлаа Батиба. Харуул. Энийг аваад Батиба! Гүй! Бос! Худлаа! Товарищи, нөхдөө бид мөлжигч ангийг оргонгоор нь устгах Ковскат тэмцэл явуулж байна. Ийм учраас лам нарын хэрэгт альва баримт нотолгоо хүлээж удаашрах хэрэггүй. Нөхөр Сталин ангийн дэсэн лам нарыг хайр найргүй устгах гэж Монголын удирдагч нарт уулзах бүртээ сургасан. Мөн нөхөр Сталин лам нарыг устгах ажил удаашрч байгаад санаа маш их зовж байгааг та бүхэнд дамжуулсан. Мөн нөхөр Сталин лам нарыг устгах ажил удаашрч байгаад сэтгэл санаа зовж байгааг надад дамжуулж та бүхэнд хэлүүлсэн. Иймээс лам нарт гэмтэл учруулахгүйгээр тусгай арга хэрэглэн хэргийн хүлээлгэж үтэр түргэн онцгой комиссар оруулан хэргийг шийдүүлж буудан алах ёстой. Хайр найргүй хорохон зүйтэй. Одаг нөхөд асуух зүйл байна. Асуулт байхгүй шээ. За тэгвэл дараагийн асуудалд орцгоё. Мөрдөн байцааж байсан төлөөлөгч нь хэрэгт сэжигтнээр татагдсан тул ширчингийн хэргийг өөр хүн шилжүүлэх болсон. Нөхөр содно. Энэ хэрэг маш том хэрэг учраас энэ хэрэгт найдвартай, итгэлтэй, туршлагатай хүн тавих нь зүйтэй гэж би бодож байна. Тэгэхээр манай туршлагатай хүн гэвэл